Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр бол эх орончдын баярын энэ өдөр байгаа. Нөгөө талаараа бас Монгол улсад нам байгуулагдсны баярын өдөр байгаа. Тэгэхээр энэ өдөр бид ер нь бол орон нутгийн намын үйл ажиллагаатай танилцахаар Дундгов аймаг руу явж байна. Тэгэхээр Дундгов аймагт бол цас их орсон. Өнөөдөр бол ийм явган шуургатай байна. Тэгэхээр Дундгов аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Амар санааг энэ удаагийнхаа нэвтрүүлэгт оролцуулахаар зорьсон төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэрээр аймагтаа ажиллаж байгаа гэдэг ийм мэдээллийг намын аппаратынхан өгсөн. Тийм учраас бид Дундгов аймгийг ийхүү зорьж явна. За эрхэм үзэгчдээ бид танил хүн нэвтрүүлгээ Дундгов аймгаас бэлтгэхээр өглөөний 8 цагаас Улаанбаатар хотоос гарсан. Одоо 12 цаг болж байна. Дундгов аймагт орж ирээд байна. Тэгэхээр бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочныг Дундгов аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Амар санааг оруулахаар төлөвлөсөн учраас ажлынхан байрны гадаа ирээд байна. Өнөөдөр бол ажлын өдөр учраас бас ажлынхан байран дээр байгаа. Хамтдаа ороод санал тавьд үзье. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд эх орончдын баяр тохиож байгаа. Тэгэхээр Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам энэ баярыг ямартаа хамтдаа тэмдэглэнэ гэдэг ийм ерөөхий мэдээлэл байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн зочин маань ажлынхан байран дээр байна. Хамтдаа ороод үзье. Сайн байна та? За бид Улаанбаатар хотоос таныг зориод ирлээ. Тэгэхээр өнөөдөр Монгол улс даяар эх орончдын баяр тохиож байна. Тэгээ үүнтэй зэрэгцээгээр бас энэ орон нутагт намын байгууллагын үйл ажиллагаа ямар хөө төвшөнд байна вэ гэд ойрхон гэдэг утгаар нь Дундгов аяг зэрэг ирлээ. Та манай нэвтрүүлэгт тэг баярлалаа. Сайн явцгааж ирв үү? Бид таны ажилд нэг саад болохгүй. Та ажиллаа хийдгээрээ гээл бид таны ажлыг сурвалжлангаа бас орон нутагт тань ирсэн юм чинь бас энэ орон нутгийн хөгжилтэй орон нутгийн байдалтай танилцаад бас Дундгов аймгийг сурталчлаад буцдгийн билүү гэсэн юм бодолтой байна. Их сайхан санаа байна. Ерөнхийдөө миний ажил одоо ингээд бас зэгцэрч байна. Тэгэхээр харин гараа зүгээр аймгийнхаа төвийг бас нэг сайхан танилцуулаад, аймгаа бас танилцуулаад явсан арай дөхүү юм болов гэж ингэж бодож байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр эх орончдын баярыг таны намын хүрээнд яаж тэмдэглэж байна? Баяр сайхан уу? Тийм, баяр сайхан болж байгаа. Гэхдээ энэ эх орончдын баяр гэдэг бол зөвхөн манай намын баярын өдөр бас биш л дээ, тийм ээ. Манай бүх ард иргэдийн бүх хүний баяр учраас бүгдээрээ сайн тэмдэглэж байна. Орон нутгийн намын хорооны даргын ажил ер нь хэрхэн өнгөрдөг юм бэ? Өглөө хэдэн цагаас ороо хэдэн цагт ер нь өндөрлөж байна? Ажил ихтэй байна. Ойрд бас нөгөө сонгуул төгсөн учраас нэлээ их ажилтай байна та. Тэгэхээр ер нь сонгуультай сонгуулгүй аймгийн намын хорооны даргын ажил гэдэг чинь бол эхэлдээ зөвхөн намын хорооны даргач биш намын аппаратын ажил бол нэлээ ихтэй. Тэгээ яг хуу мэдээж нөгөө ажлын цаг гэж байдаг тэр хугацаанд явагддаг. Гэхдээ нам улс төрийн ажил чинь бол өдөр шөнө цаг нар байхгүй, хагас бүтэн сайн байхгүй бол хийгдэг ажил шүү дээ. Тэгэл ер нь бол нэлээд завгүй шахуул ажилтай байдаг. Орон нутагтай чинь танилцаж болох уу тантай хамт те? Би нэг ажлаа зохицуул дуусгачаад тэгээд нэг удахгүй ингээм хамтдаа гараад өгөө. За тэг. Ажлаа ерөөхдөө дуусгах уу те? Тэглээ. Тэглээ хаа. Танай аймагтай танилцчих те. За тэгээ. Ер нь бол ингээ манай аймгийн төв талбай энд байдгээ. Тэгээ эндээсээ ингээл цаашгаа алхаад бас интернетийн юмнуудаа яриа авчихлаар болчих واخа. Арай илүү танилцуулах. За тэгээ энэ төв гудамжаа дагаад манай байгууллагууд маань илүү их төвлөрч ажилладаг. Ингээ байж байгаа. Манай захиргаа нутгийн удирдлагын ордон маань энд ингээд байж байна.
За энэ юу Чагдаржуу ноёны хөшөөн дээр очихлаар аянда талбай дээрээсээ шууд хараад яриад өгдөх үү. За танай аймагт хаваржилт авгүй байна уу? За өвөл ерөнхийдөө нэг жоохон хүнд зудрахуу байдалтай өнгөрлөө. Гэхдээ одоо хаваржилт бол эхлээд сайхан байна. Гэхдээ бол цас бол нэлээ нэмэгдэж орсон, замд бас нэлээ шуургатай, салхитай, цастай байна уу? Яаж юм? Харин тийм байгаа. Тэгэхээр яг уу цаг уурын өрчлсөн байдлыг харахаар одоо энэ 3 сарынхаа эхээр бол харьцангуй тогтвортойгоо бас сарын сүүлээр бас нэлээ тийм салхи шуургатай, цастай байна гэсэн юм урьдчилсан прогноз байна лээ. Ер нь энэ жил чинь нөгөө илүү хавартай. Хаврын сартай ийм жил юм байл шүү дээ. Манай аймгийн чинь гол эдийн засгийн үндэс суурь мал аж ахуй юм байгаа. Тэгэхээр мал аж ахуй маань өсөд дэвжиж, малын тоо толгой олон болж ашиг шимэн их байх тусмал одоо нийт ард иргэдийн амьдрал одоо сайжирдаг тийм ээ, нэмэгддэг. Тэгэл малын тоо толгой хорогдоод одоо зуд зурхан ган гачиг болоод ирэхлээр л ард иргэдийн одоо сэтгэл санаа хүртэл одоо жоохон уруудаараа байдалтай л болчдөг юм байгаа юм да. За энэ Дундгой аймгийг бас нөгөө хөшөө ихтэй хөгжил муутай аймаг гээд жоохон шүүмжилдэг. Тэгэхээр та яг хөшөөнөөс л эхлэх гээд байна уу те? За яг би бол энэ талбай дээрээс ер нь бас аймага эхлэх. Манай эх орончин бол Сүхбаатарын талбайгаас Хөлийн багны ширхэг чулуу хүртэлгээд шүлэг байдаг тийм ээ. Бид нэр хийж байгаа. Манай аймаг ч гэсэн ер нь энэ Чагдаржуугийн талбайгаас бас хэл хязгаарынхаа сумд баг хүртлээ ингээд манай аймаг маань эхэлдэг юм л да. Тэгээ энэ Чагдаржуугийн талбай гэдэг энэ сайхан талбайг 2011 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор тухайн үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ талбайг нэрмжит талбай болгосон. За тэгээд энэ дээр энэ Чагдаржуу ноёны хөшөөг бас тухайн онд аймгийнхаа 70 жилийн ойгоор бас барьж байгуулсан юм байгаа юм. Тэгээ энэ байгуулах энэ боломж бас надаа ноогдсон. За үүргээ бол бас илүү сайн гэж ингэж боддгоо. Яг энэ хүний тухай бас нэг товчхон хэлчих нь зүг байх тийм ээ. Яг хүмүүс эдгээр одоо мэддэг, таньдаг болсон ч гэсэн үндэсний эрх чөлөөний хувьсгалын одоо зүтгэлтэнгүүдийн нэг төр засгийн газрын дарга. За тэгээд сангийн анхны сайд Монгол улсад одоо тэр санхүү гайл татвар бий болгоход маш их өндөр оролттой оролцсон ийм хүн юм байна. Түшээд хаан аймгийн говь төшөөгүний хошууны засаг ноён хүн юм байгаа юм да энэ Чагдаржуу гэж хүн болвол. Тэгээ өнөөдөр одоо энэ Дундгой аймгийн ихэнх нутаг, Өмнө Говь аймгийн ихэнх нутаг, за Төв аймаг, Өвөр хангай аймгийн зарим хэсгээс нь орсон ийм том хошуу байсан юм байна лээ. Тэгээ энэ яг зөвхөн нэг хошууны ноён байгаагүй маа. Одоо Монгол төрийн одоо гарамгай зүтгэлтэн байсан гэдэг нь маш олон одоо түүхийн баримтаар нотлогддог. За энэ нэгээрээ ч гэсэн одоо манай дундговчууд маань бас бахархдаг юм байгаа. За ер нь бол манай Дундгой аймгийнхан одоо ярьдаг түүхэндээ 3 ерөнхий сайд төрүүлсэн ийм нутаг байна гэж. Эхнийх нь бол одоо энэ Чагдаржуу ноён байгаа. За хоёр дахь нь бол бид нар мэдж байгаа Жанлуйн наран цацралт гэж байсан. За гурав дахь нь бол Сүхбаатарын Батболд гэдэг. Тэгээд энэ хүмүүс маань бол төрдөө энэ засагт өөрсдийн бас хийсэн бүтээсэн бахархах тийм түүхтэй тэрийгэ гараараа бас бүтээсэн ийм л хүмүүс байдаг юм да. Тантай ямар нэгэн байдлаар удам угсаанд холбогдож байна үгүй юу? Та яагаад энэ ажилд их санаачлагтай оролцсон? Тийм. Тэгэхээр яг хуу манай дээд удмын хүмүүсийн нэг мөн л дөө. Гэхдээ бол яг зүгээр удмын хүн байна гэдэг утгаараа бас шууд оролцоо гэж ингэж нэх бодоогүй маа. Ер нь 2006 онд Чагдаржуу сан гэж байгуулагдаад анхны тэргүүнээр нь наран цацралтгүй. Тухайн үед барилга хот байгуулалтын яамны сайд багтаа ажиллаж эхэлсэн. Тэгээд яг хөө тэр үед бол улсын их хурлын гишүүн халд сүгийн наран хуугаа, за манай арааш гишүүн гээд ингээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож ингээд байгуулад энэ сангийн үйл ажиллагаа анх одоо бас эхэлжээ лээ. За тэрнээс хойш ингээд 10 жилийн одоо сангийн энэ жил ингээд тохиож байгаа. Гэтэ бид нар бол чамгүй олон ажлыг хийсэн. Энэ Чагдаржуу ноёны талбай, хөшөө, за тэгээ Улаанбаатар хотод Чагдаржуу ноёны нэрмжит гудамж байгуулах, за хэвлэл эрдэм шинжилгээний хурал хийх, за түүхийн болон нийгмийн олимпиадыг одоо олон жил манай аймагт уламжил болоод ингээд зохион байгуулагдаж байгаа.
За түүхийн тавцан дээр энэ хүний үүрэг оройлыг бас шинээр орж хардаг болсон. Тэгээ бид нэр зарим одоо нэг үг хэлэхэд тэр социализмын гэж жоон жилүүдэд бол өмнөх түүхээ бол бас нэг жоохон балруулдах, үгүйсгэх тийм байдал их байдаг байлаа шүү дээ. Энэ байдал бол засагдж байгаа. Тэгээ 1911 оны үйл явдлыг бол бас шинээр үнэлж байгаа. Ач холбогдол өгч байгаа. Тэгэхээр энд бидний бас үүрэг оройл бас байсан гэж ингэж боддөг юм байна. Салхитай өдөр байна. Тэгэхээр ер нь энэ Дундгой аймаг гэлтгүй ер нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд байна шүү дээ. Энэ нь одоо орон нутгийн иргэдэд яаж хэрхэн нөлөөлж байна? Орон нутгад ажиллаж байгаа хүний хувьд бас манай аймгийн хувьд бол малчтын сайхан зоо тэнийсэн ийм он жилүүд бас олж өнгөрлөө л дөө. Тэгэд энэ 2015 оны жилийн эцсийн тооллогоор манай аймаг анх удаага түүхэнд хамгийн олон мал тоолуулсан ийм жил болсон. За улсын хэмжээнд мөн нэг хүнд ноогдох малын тоо толгоогоор улстай тэргүүлсэн юм байна. Тэгэхээр ерөнхий дүнгээр нь авч үзвэл амьдрал бас нэг хактер муудаагүй гэж магадгүй. Гэхдээ энэ дэлхийн хөгжлийн чиг хандлага, улс орныхоо хөгжлийн чиг хандлага тийм ээ үйлдвэржилт одоо ажлын байр гэд ийм зүйлтэй нь уялдуулаад аваад үзэх юм бол бид нар бол нэлээд хойгуур сууж байгаа ийм аймгийн тоонд орж байгаа. Яг Азийн сан гэж нэг гадны байгууллага байдаг. Тэр сангаас хийсэн одоо 2-3 жилийн судалгаагаар манай аймаг одоо өрсөлдөх чадвараар хамгийн сүүлийн байранд одоо 2-3 жил дистралаад орчод байгаа. Тэгээд энэ нь мэдээж саяны миний ярьсан маш олон тоон үзүүлэлтүүдийг хооронд нь авч харьцуулж үзсэн л байх л да. Ингээд нөгөө нэг дид бүтцэн ямар юм тийм ээ. Энэ дотор чинь зам харилцаа, захилгаан, за үйлдвэржилт, за иргэдийн худалдаа авах чадвар, за боловсролын төвшин нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ ч байдаг юм уу тийм ээ, төрийн үйлчилгээ. За тэгээд нөгөө авилгалын индекс эднэр гээд ингээ маш олон зүйлийг ингэж авч үзсэн баг. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо нэлээд улс хууртай дүгнэлт хийх ёстой болчиход байгаа. Манай аймгийн ард иргэд маань ч гэсэн бид нар өөрсдөө ч гэсэн яавал одоо хөгжлийн гарц биднэрт байх юм. За хөгжлийн гарц гэдэг нь бас юугаа хэлээд байна гэдгээ бас тодорхойлох ёстой болж байгаа. Та энэ нутгийн хүний хувьд бас энэ хөгжлийн гарцыг юу гэж харж байгаа юм? Яавал одоо бас Дундгой иргэд маань Дундгой аймаг маань бусад аймагуудтай адилхан аймгийн дэйтэй аймаг те хөгжлөөрөө бас хоцрохгүй явах болцоотой гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр миний нэг ярьдаг хөгжлийн тухай нэг товчхон юу гэдэг юм аа. Одоо гарц гэж гэх юм уу да, одоо миний олж харж байгаа тийм зүйл байгаа юм. Тэр нь юу юм бэ гэхээр та нар сая Улаанбаатар хотоос өглөө ингээ гараад төрөөд ирлээ. Тэгээд ер нь бол нэг 2 цаг 30 минут юм уу засмал замаар дахиад төрөөд ирлээ шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл Улаанбаатар хот буюу Монгол улсын нийслэлтэй бид нэр их ойрхон байгаа юм. За одоо ингээ Өмнө Говь аймаг руу бас нэг 2 цаг гаруй дахиад орчихно. За баруун тал, зүүн талд маань одоо ямар төвд байна вэ гэдгийг нь бас товчхон хэлье л да. За зүүн талд маань болохоор одоо сүүлийн үед ялангуяа ярьж байгаа нөгөө аж үйлдвэрийн хүнд аж үйлдвэрийн төв болгоно гэд чойр отыг сайн шандыг ярьж байгаа тийм ээ. За замын үед бол угаасаа өөрөө манай хил гайлын төвлөрсөн том бомбтой байж байгаа. Бид нар энд бас их ойрхон байна. За манай аймгийн баруун талд юу вэ гэхээр нөгөө аялал жуулчлалын том бүс чинь манай аймгийн баруун талд байж байгаа. Нөгөө хар хорин одоо тэгэл нөгөө улаан цутгалан. За манай аймгийн баруун тал дээр ч гэсэн одоо онгийн гол, онгийн хийд. За тэгээ өөрөө их баг газрын чулуу, цагаан сувраг гэдэг ингээ аялал жуулчлалын том бүс байна. Тэгээ Улаанбаатар хот бол түрүүн биелжлээ. Энэ бол улсын нийслэл том хэрэглэгчтэй юм. Өмнө Говь аймаг ус том уул уурхайн бүс нутаг ингээ байж. Тэгэхээр энэ дунд бид нар одоо яаж ажиллах вэ гэдгийг л олж харах нь чухал болоод байгаа юм. Бид нар махан бүтээгдэхүүнээ өгөх үү? За эсвэл одоо ажлын хувцас үйлдвэрлээд өгөх үү? За одоо бусад эрдэс баялаг манай нутаг бас их баян. Тэрийг ханган нийлүүлээд уул уурхаагаараа бас адилхан өрсөлдөөж явах юм уу? За тэгээ хүмүүс одоо ярьдаг жилийн юм уу одоо засгийн газар болгоны л мөрөөдөл өгдөг сая жуулчин авчирна гэдэг ингээ ярьдаг. Энд нь манай Дундгой аймаг яаж оролцох юм? Дээгүр нонгоцоор нисээ нөгөө хүмүүс маань яваад гэх юм уу? Эсвэл та нарын ирсэн тэр замаар хурж ирээд энд үдлээд буудлаад хоноод юмаа үзээд тийм ээ? Ингээд явах юм уу ч гэдэг юм уу? Маш олон боломжууд ээ. Гэхдээ энэ хөгжлийг одоо хангах хамгийн гол зүйл нь бол хүний боловсрал юм байна гэж л ингэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүндээ чиглэсэн ийм бодлогыг л бид нар авч хэрэгжүүлж чадах юм бол хөгжил бол нэг хол биш. Гэхдээ хөгжил гэдгийг хүмүүс бол нөгөө нэг одоо ухаалаг утас, компьютер
тийм ээ. Эсвэл одоо их олон сувгтай телевизэр гэдгээр олж харж байгаа бол энэ бол жоохон өрөөсгөл болно. Хариуцлагатай тэр хэмжээгээр ажиллаа сайн гүйцэтгэж чаддаг. Тэр сайн ажилд нь дүүхүүц хэмжээний орлого одоо хувь хүндээ очиж чаддаг. Ийм л нийгмийг бид нэр бүтээж байгуулж чадах юм бол энэ бол хөгжлийн одоо суур болно л гэж бодож байна. Жүлтэн авраг. Тий. Энэ ингээд манай аймгийн төв цэцэрлэгт гудамж байгаа юм. Тэгээ энэ цэцэрлэгт гудамжинд бас нэлээд их олон хөшөө дурсгалууд байдаг. Тэгээ би ингэж боддөг юм аа. Ер нь хөшөө дурсгал ихтэй байна гэдэг бол тэр аймаг орон нутаг одоо ярих түүхтэй, бахархах тийм одоо түүхэн хүмүүстэй ийм байна гэжсэн л илэрхийлэл гэж би бол боддөг юм байна. Магадгүй энэ олон хөшөө дурсгал цаад эзэд байгаагүй бол энэ өнөөдөр манай аймаг маань ч юм уу Монгол улс маань ч юм уу оршин байх байсан эсхийг бол хэлэхэд их хэцүү. Хамгийн гол нь энэ хүмүүсээ түүхийн зөв үнэлэмж дээр тавих асуудал байгаа юм л да. Тэгээ энд бол одоо ингээд манай аймгаас бас төрж гарч ирсэн ийм одоо алдар суутай одоо бүх хүний хөшөө байгаа юм. Тэгээ энэ бол саяхан бас 2012 онд байгуулагдсан Чүлтэм гэдэг ийм аваргын хөшөө байна. Тэгээд 1906 онд одоо авраг цол хүртсэн ийм хүн байгаа юм да. Тэгэхээр би яг хөө энэ хөшөөн дээр ингээ хурж ирээд сая ингээ бодож сууж илаа. Ер нь спортын тухай бас өнөө толгойд орчлоо л доо. Тийм. Тэгээ манай аймгийн чинь одоо бүх зөөтэй гэж ярьдаг. Сая өнгөрсөн наадмаар тийм манай аймаг бол их сайхан наадлаа. Хоёр начин ихэрлэж төрлөө тийм ээ. Бас мордманы хурдан байлаа. За шагаан харваанд бас манай аймгийнхан чинь бас их олон мэрэгэн харваачдтай. За сурын харваанд ч гэсэн бас бол их алдартай мэрэгэн харваачд бас байдаг юм байна. Тэгээ тэр юмнуудаа энэ сая бодогдоод ингээд байж байна да. Сайн байна уу та? За сайн байна уу та? Нэг би барилдаж байгаа бас бичлэг байлээ. Жохон багтаа. Тэгээд энэ бүхий хөшөөг харсныхаас багада мэдээж Монголд ирэх хүн учраас ноцолдож явсан л ах тийм ээ. Тий. Одоо ч нь бол ерөөсөө зөвхөн эр хүн гэлтгөө Монгол хүн байвал барилддаг, ноцолддог. Одоо манай эмэгтэй тамирчид бол их сайн амжилт үзүүлж штэ тийм ээ. Жуудоогоор ч гэсэн, жилөө түүхээр ч гэсэн, буудалгаар ч гэсэн байтарваа эднэр гал ингээ маш олон юмар бас амжилт үзүүлчихэж байна л да. Тэгээ хүүхэд байхдаа яг хуу чөлөө төхөөр жоохон одоо барилддаг байсан. Тэгээд бас нөө хамаа намаагүй буруу зөв бэлтгэл хийгээд бэртэл аваад тэгээд ингээд дахиж барилдах боломжгүй болсон юм. Гэхдээ бас одоо найзуудаас ашигнаа тэгдэг. Хүүхдийн барилдаанд 1988 онд байна уу да барилдаж хагаад нэг даваад нэг улсынхаа тугийг болвол нэг тойрчээсэн нэг ийм дурсамж бол надад байдгийн. Тэгэхээр энтэй хүн болгон ийм нэг сайхан спорттой холбоотой дурсамжууд бол хүн болгонд байдаг л да. Гэхдээ одоо бол спорт биеийн тамираар мэдээж бас хичээлнэ. За гэхдээ бол одоо яг энэ тамирчид шиг юм уу одоо нөгөө фитнесийн шиг одоо тийм байдлаар арай хичээлэхгүй л да. Ерөнхийдөө хөдөлгөөнийхөө дутагдлыг нөхөх дандаа одоо нөгөө суугаа ажилтай хүн чинь тэрийгэл одоо зөв байлгах гэж л боддөг юм байна. Гэхдээ энэ аймаг орон нутгийнхаа бас олимпийн тамирын үйл ажиллагаанд бас нэлээд идэвхтэй оролцдог юм аа. Дундгой аймгийн олимпийн зөвлөлийг Стокгольм хотын нэрээр нэрлсэн ийм зөвлөлүүдийн бүх олимпийн зөвлөлүүдээ нөгөө олимп болсон хотуудаараа нэрлэдэг байхгүй юу? Тий. Тэгээ энэ зөвлөлийн үйл ажиллагаанд бас нэлээд идэвхтэй оролцдог тэргүүлэгчээр нь ажилладаг юм байна. Тэгээ сүүлийн жилүүдэд бас манай аймаг орон нутгийн биеийн тамирынхан спортынхан бол их өндөр амжилт үзүүлж байгаа. Түрүүн хоёулаахан үндэсний бүхий хэмжээнд хоёр начнаа ярьлаа. За манай жуудаач одоо Мяа арагчаа сая өнгөрсөн жил мөн гавьяат
тамирчин цолоор шагнагдсан тийм ээ. За тэгээ бусад одоо спортын төрлүүдээр бол нэлээд их амжилт гаргадаг. Ялангуяа энэ багийн спорт байна. Волейбол, сагсаар. Тэгэхээр өөрөөр хэлбэл улс орны төрийн бит хоёр ингээд ярьжсэн хөгжлийн тухай ярьжсэн тийм ээ. Хүмүүс маань өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун болоод арга эрттэй гэдэг юм уу, жижиг сажиг юм цатаархаа болоод ирэхлээр хүн илүү том зүйлийг зорддог. Тэгээ тэр зорьсон зүйл нь зөвхөн нэг хүний, хувь хүний биш, баг хамт олонны төлөө гэсэн ийм уур амьсгал бий болчихдөг юм байна л да. Тэр нь цаашдаа бүр дахиад томруулаад аваад үзэхлээр улс орныхоо төлөө, тийм ээ, эх орныхоо төлөө гэдэг ингээд бодлого сэтгэл нөрсөл өөрлөлт болдго юм байна л да. Дундгой аймгийн хэмжээнд ер нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дээр нь хүн болгоныг ингэж биеийн тамираар хичээлүүлэх энд боломж ер нь хэр хангагдсан байдгийг болоо. За аймаг орон нутгаас бас зарим нэгэн тодорхой арга хэмжээнүүд авч байгаа харагддаг юм аа. Гэхдээ одоо тэрийг нөгөө нэг нийтэд хүртээлтэй байлгах талаас бол арай жоохон хангалттай байгаа юм болов уу гэж ингэж бодож байгаа. За ер нь бол тэгтээ ингээд зүгээр сумдуудын хувьд ч юм уу орон нутгийн хувьд ингээд аваад үзэхлээр одоо тэр түрүүний хэлсэн волейбол юм уу сагсч гэдэг юм уу тийм ээ бүхий барилдаанч гэдэг юм уу морин уралдаанч гэдэг юм энэ зүйлүүд бол хийгддэг. Гэхдээ тэр нь зүгээр нэг тодорхой хугацаанд уг нь болж өгдөг бол одоо энэ аймаг орон нутагт энэ баригдаж байгаа бүх заалуудыг ард иргэдэд чөлөөтэй болгох, үн төлбөргүй болгох. За энд ажиллаж байгаа биеийн тамир дасгалжуулагч багш нар тийм ээ арга зүйч нар бол өөрийнхөө чиглэлээр энэ дугуулан секцийг хичээллүүлэх тэрэнд ногдох цаглал нь бол аймаг орон нутгаас хариуцаж ажилладаг байх ч байдаг юм уу тийм иймэрхүү чиглэлд ажиллах хэрэгтэй болов гэж ингэж боддгийн. Тэгвэл одоо бас зардал зүйлээсээ болоос бас боломж нөхцлүүд нь бас бүрддэггүй талууд бас байх шиг байна. Тэгээ хөдөлгөөнгөөл ярихлаар бид нарын бас нэг дутагдaltaй талын үг гэхлээр нөгөө фитнес рүү авчиж оруулж яриад байдаг тийм ээ. Ингээ заавал нөгөө булчин зангирсан эднэр яг. Бид хамгийн гол нь хөдөлгөөнийхөө дутагдлыг нөх юм байна л гэж ингэж би бол ойлгосон юм. Хавар болохоор сайн нэх гоё нь бол сайн мэддэхгүй байх шиг байна тийм застаарцсан. 100 бол ногоороод бас нэлээд иргэдүүд энэ хаваараа чөлөө цагаараа явчих уу. Тэгээ одоо манай аймгийн ялангуяа ахмадууд бас их сайн цуглаж нөгөө хамтарч бие биентэйг ажил хийдэг. Тэгээд тэд нар маань энэ төв цэцэрлэгт эндээ цуглараад одоо заримдаа бүжиг дууч болжсэн сууж идэгэн. За заримдаа нөгөө мань хөгжөөнө гэж ярьдаг тийм ээ. Тийм ажиллагаач бас хийгдээд за хүүхдүүд ч бас энэгээр их бас зугаална. Тэгээ эн чинь яг одоо нөгөө хаврын дөнгөж ихэнх сар гараад цас ихтэй ингээд нөгөө мод ногоор хараа болоогүй байна л та. Ер нь бол ногоорцсон хойно бол энэгээр алхахад бас их сайхан шүү дээ. Та аль сумын хүн бэ? Дэлгэр хангаа сумын хүн байгаа. Манай бол Дэлгэр хангаа сумын одоо нутгийн зөвлөлийн анхны дараагаар бас ажиллаж исэн. Тий. Манай Дэлгэр хангаачин бол бас их олон алдартай хүмүүстэй тэрэгээрээ их бахархдаг ийм сум юм байгаа шүү дээ. Сая оны өмнө манай Дэлгэр хангаа сум 27 дахь нэг гавьяатаа өлгөдөж авсан шүү. Тэгэхээр нэг сумаас ийм олон гавьяат төрнө гэдэг бол бас ховрол байдаг юм шиг байна л. Энд одоо бидний харж байгаа энэ хөшөө бол манай наран цэцэрлэг сайтын хөшөө байна л да. Тэгээд яг би энэ үнтэй бол бүр их ойрхон одоо найзлд нөхөрлөж бол айх тэр яваагүй л дээ. Гэхдээ бол ажил хэргийн шугамар маш олон удаа уулзж ийсэн. Тэгээд Дундгой аймгийнхаа одоо энэ хөгжил цэцгэлтэнд бас их сэтгэл нь зовниж анхаарал тавьдаг. Ялангуяа залуучуудад хандсан ажлыг их зохион байгуулдаг ийм хүн байшээ. Тэгээд энэ түрүүн би бас хэлсэн Чагдаржув сангийн анхны одоо тэргүүнээр нь манай наран цацралтгай ажиллаад тэгээ яг одоо бурхан болсныхан дараагаар бол энэ хүний ажлыг одоо би авч үргэлжлүүлж ингэж хийж байгаа. Тэгээ наран цацралтгай их олон юм бас энэ ажил хэргийн шугамаар уулзж авах үедээ ч гэсэн бас хэлдэг байсан юм а. Ер нь бол одоо нутаг улсныхантай бол их улс төржилт хэрэггүй. За хоёрдугаарт нь бол манай Дундгой бас ийм юу гэдэг их олон хөгжлүүдийн дунд тэрүүний нөгөө хэлжсэн юмнуудын дунд байгаа учраас зүг гарцаа явахгүй бол хамаг хүн маань бас ийш тийшгээ нүүгээ суугаад явчих вэ. За манлайчих уу гэдэг бол манай аймгийн одоо хамгийн гол хөгжлийн бас чиглэл юм байгаа. Болж өгвөл уул уурхай газар шороогоо нэг хактер бас ухаж хүндэхгүй
байх хэрэгтэй шүү эднэргээл юмнууд ярьж исэн зүйлүүд бий. Тэгээ ер нь бол энэ чагдарч уу ноёны хөшөөг босгох одоо санаа эднэрт ер нь анх бол манай наран цацрал сайдаас гарч ирсэн. Гэхдээ өөрөө бол энэ хөшөөг босхийг бол бас өөрхий үзэж чадаагүй л дээ. Тэгээд энэ хөшөөг босгоход би бас өөрийнхөө хувь нэмрийг тухайн үедээ бас оруулж ирсэн. Энэ чинь 2008 онд боссон ийм хөшөө байгаа. Тэгээд түрүүн хэлжсэн Монгол улсын 3 ерөнхий сайд одоо манай аймагаас төрөн гарсны нэг нь. Тэгээд Барилга хот байгуулалтын сайд байсан. Улаанбаатар хотын одоо засаг дарга захирагч тийм ээ. Ийм хүн байсан. Тэгээд нутаг орондоо бол бас нэлээ ихийг хийж бүтээсэн ийм хүн гэж би бол дотроо ойлгох юм байгаа юм. Орон нутагт ялангуяа улс төржилт их байдаг гэж ярьдаг тийм. Тэгэхээр та бас нөгөө хоёр өөр намын хүн бас нэг зорилгын төлөө ингэж нэгдэж бас ярилцаж явж ирсэн байх нь шүү дээ тий. Энэ орон нутагт байгаа улс төрчлөлтийг одоо багасгах талаар ер нь юу хийх ёстой болоо? Өнөөдөр байгаа улс төрийн намуудын тухай хууль, үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой юм болоо? Аль эсвэл хүнийхээ сэтгэхүйнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх ёстой болоо? Та бас намын төвшөнд намын удирдах ажилтныг хийгээ явж байгаа нь хувьд. Тэгэхээр ерөнхийдөө ер нь хамгийн их улс төржилт чинь одоо аймаг орон нутагт суманд байдаг шүү дээ. Одоо заримдаа би энийг янз бүрээр хэлэх хэмжээндээ хүртэл очино. Өөр өнгөө гарцсан гаш нэг гэр бүлийн хоёр одоо сонгуулийн үеэр тус тустай амьдардаг нөгөө хошин шог хүртэл хийцэн байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ улс төрчсөн байдлыг бид нэр зөв тийш нь энэ улс орныг авч явж байгаа хүмүүс залах хэрэгтэй юм байна. Гэхдээ бид нар нөгөө мэдээж ардчилсан нийгэм шилжээд нэг 20 гаруй жил өнгөрч байна. 300-400 жилийн ардчлалын одоо замаар явчихсан улс орнуудтай харьцуулахад бол бид нэр мэдээж нялх байгаа. Тэгэхээр энэгээр би юу хэлэх гэж байна гэхээр бид нар бас тодорхой орон зайг туулж байгаа авах гэж ингэж бодож байгаа цаг хугацааг. За нэлээд одоо энэ хүмүүсийн улс төрийн соёл боловсрал одоо дээшлээд юмыг наанта цаантаа бас үздэг байдал зөв болоод за хоёрдугаарт нь сонголтуудаа их зөв хийдэг болсон тохиолдолд биднэрт бол энэ улс төржилт ер нь бол арилах байхаа. За мэдээж огт ингээд зүгээр болоод бүх нэг одоо юу гэдгийг бүх юм асуудал дээр нэг сэтгэл санаа ингээд одоо нийлдэг болно гэж бол байхгүй л байхаа л да. Энд чинь өөр ардчлалын цаад үндсэн зарчим шүү дээ. Хүн болгон өөр үзэл баримталтай юм гарцыг тэрийг давж туулахыг өөр олж харах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бол үндс суурийг нь бол энэ улс төрчд маань тавьж өгөх хэрэгтэй байна л гэж ингэж бодож байгаа. Яг үндсэн хууль өөрчлөөж юм уу одоо намуудын тухай хуулийг өөрчилчихлөөр л бүх юм гинт ингээл сайхан болоод ийм болчихгүй шүү дээ. Хамгийн гол нь энэ хүмүүсийн энэ сэтгэхүйд байгаа зүйлийг тэр бага наснаас нь эхлүүлээл одоо засаж анзлах зөв болгох голдорд оруулах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Энэ би түрүүний бас ярьжсэн зүйлээ тодтоход хэлээ. Ер нь хөгжлийн хамгийн том гарц бол боловсрал гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ улс төрийн боловсролыг бид нэр одоо хүүхд залуучуудаа багаас нь зөв төлөвшүүлэх хэрэгтэй юм байна. Одоо өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүс за энэ улс төрд идэвхтэй оролцож байгаа залуучууд дандаа 1990-ад оны үед дандаа боловсрал эзэмшсэн. Яг нийгмийн нөгөө ороо босгаа үед боловсрал эзэмшчихсэн ийм хүмүүс байгаа юм л та. Тэгээ энэ нь юу яаж яах гэхээр юмыг нөгөө хит хэрэг чөлөөгөр ингэ төсөөлдөг ийм нийгэм одоо байна оршиж байгаа. За энэ бол явандаа ингээд мэдээж засагдах байх. Түүнээс бол ингээд одоо бүх юм болохоо байчихсан одоо дандаа л харлуулах талаас нь ярьж бол би болохгүй гэж боддог. Өнөөдөр ер нь сонголтын тогтолцоог та ер нь хэрхэн хардаг вэ? Намууд хоорондоо хэр одоо шударгаар өрсөлдөж гарч ирж гин нэр дэвшигч хоорондоо хэр шударга өрсөлдөж гин яг өрсөлдөөний зарчмаараа явж чадж гин үү? За яг одоо нөө хууль илт одоо зөрчсөн байхгүй байгаа учраас яг энэ талаар хариуцлага хүлээсэн хүмүүс байхгүй байгаа хэл та. Хэрвээ байсан бол мэдээж энийг бол арай нэг жоохон өөр байр суурь өнцгнөөс хандах байсан баг. За яг тэ өнөөдөр нэг үгүй хэлэхэд бол 1990-ад оны үеийн сонгуулийг бол дандаа хотоодоор өгдөг байсан гэж ингэж ярьдаг байсан. Дараа нь бол ерөнхийдөө мөнгө эд хөрөнгө тараасан хүмүүс одоо энэ улс төрд их орж байна гэдээ ингээд ярьдаг болсон.
За хүмүүсийн хандлага жилээс жил сонгуульд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бол тэр нөгөө нэг шудраг бус байх асуудал ч гэсэн ард иргэдийн угаасаа сонголтоор шүүгдээл гараал ирэндээ. Ер нь өнөөдөр шудраг байж чадчихна уу? За яг юуны тухайд гэдэг дээр хэлэндээ ер нь бол амьдрал чинь өөрөө бас том утгаар навч үзвэл дандаа шудраг байдаггүй шүү дээ, тийм ээ. Хүн болгоны амьдрал өөрөөр, хүн болгоны хүсэл тэмүүлэл өөр, тэрнтэйгээ хамааралтайгаар тэр хүссэн бүхэнд биелэхгүй болохоор шудраг биш болчиход байдаг болвол бас амьдрал хэцүү. Ерөнхийдөө болвол энэ сайн хүмүүс нь нөгөө муу хүмүүсээс олон байдаг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тийм байгаа учраас л өнөөдөр Монгол улс маань энэ дэлхийн ертөнц маань оршин тогтнож байгаа л баг та. Та ямар мэрэгчлээ хүн бэ? Ягаад энэ улс төр гэдэг одоо их айл руу хөл тавиад орчих вэ? Би чинь барилгын инженерийн мэрэгчлээ хүн юм байгаа. Тэгээд яг улс төрлөө сонирхож орох бас нэг хэдэн шалтгаан байсан юм аа. Нэгдүгээрт нь бол одоо миний одоо энэ өвөг дээдс өөрийн аавын хийжсэн үйл хэрэг юмнуудыг хараад ер нь улс орныхоо төлөө орж ажиллах, зүтгэх ёстой юм байна. Тэрэнд мэдээж улс төрлөө нэлээд орж шийдвэр гаргах төвшөнд очиж өөрийнхөө бодсон сансан зүйлээ хийж нөгөө мөрөөдөлтөө дөхөж очих. Энэ улс орныг зөв чиглэл юмд нь явуулахад хувь нэмрээ оруулах юм байна гэж ингэж үзсэн. За хоёрдугаарт бол бас яг өнгөрсөн хугацаанд энэ одоо 25 жилийн ардчлалын хугацаанд биднэрт бас алдсан юм бол бас нэлээд их байна. Зөвхөн би биш шүү дээ, энэ улс орны хэмжээнд. Энийг зөв болгохын тулд бизнесийнхний дуу хоолой бас их чухал юм байна гэж ингэж бодсон. Би өөрөө бизнес эрхлэгддэг хүн. Яг нэг үгэлэхэд бол авилгал би юу байна? Одоо ч оршин тогтнож байна. Алга болчоогүй. Тэр цаасан дээр явахтай авилгалын индексээр наан цаана орно гэдэг. Тэр бол цаасан дээр. Бодит бидний амьдрал дээр ногдож байгаа бидэнд мэдрэгдэж байгаа зүйл бол өдөр тутмын л мэдрэгдэж байгаа шүү дээ. Ялангуяа одоо энэ сүүлийн жилүүдэд энэ хөрөнгө оруулалтын хэмжээ маш их өссөн юм шиг харагдаж байгаа боловч буурчлаа. Одоо энэ төрийн санхүүжилт бүх юмнууд гацж байна. Нэг даргын гарын үсийг авахгүй 2-3 сар болж байна, тийм ээ. За зарим нь яг нэг нүгөө хэлэхэд бол тойроо замаар янз бүрийн зүйлийг хүртэл нэхэж дарамталж үзэж байна. Тэгээ энийг чинь харахаар зүгээр суух ямар ч боломжгүй байгаа юм. Зүгээр нэг иргэн хүнийхээ хувьд очиод хэлэхлээр өөр хэмээн хариуч өгдөх юм билээ шүү дээ. Ямар нэгэн бас улс төрийн нөхцөл байдлыг одоо бий болгоод очихлоор чинь бас заримдаа даруй хурдан арга хэмжээ авах юм. Ийм хоёр нүртэй эднэр болцсон. Тэгэхээр энийг хараад ийм л байлахгүйсэн гэж л ингэж бодож энэ улс төрлөө ер нь бол зүтгэж байгаа юм. Тэгэхдээ улс төрд орчихлоор одоо юу гэх юм бэ? Бүх юмыг одоо нэг бурхан шиг сайхан болгож чадахгүй л байх л та. Гэхдээ тэрлүү одоо төхүүлэх ёстой байна л гэж ингэж бодож байгаа. Сүхбаатар жанчны хөшөө танай аймагт бас байдаг юм ба шүү дээ. Тэгээ энэ манай аймагтын Сүхбаатар жанчны хөшөө түрүүний бидний харсан Чагдарч ууны хөшөөний оронд энэ Сүхбаатар жанчны хөшөө байсан юм аа. Тэгээд яг хөө тэр төв талбай маань Сүхбаатарын нэрмж талбай байсан. Тэгээд түрүүн хэлсэн 2011 онд одоо тухайн үеийн аймгийн иргэдийн хурлаас тэр талбайг Чагдарч ууны нэрмж талбай болгоод за Сүхбаатар жанчны хөшөөг энд ингээ манай сайн цагаан сумын засаг даргын тамгын газрын ажлын албаны энэ өмнө авчирч ирнэ байрлуулах зүйтэй байна гэж үтсэн. За бас яг хөө түүх ярихад яг энд урд нь бол Ленний хөшөө байсан. Тийм тэгээд Ленний хөшөөгөө бол бас түүхэн одоо дурсгалт зүйл учраас бас устгаж үгүй хийж болохгүй юм байна. Гэхдээ энд байх нь бас одоо зохистой биш байна гэж ингэж үзээд одоо нэг хүүхдийн парк байж байгаа. Бид нөгөө нэг хотоос орж ирэх замд байдгийг та нар анзаарсан уу юу? Тэр дотор одоо Ленний хөшөө тэнд ингээ байж байгаа. Гэхдээ яг энэ хөшөө дурсгалын тухай хоёлаа нэлээ ингээ ярьж байна. Ер нь эн чинь өөрөө түүх байхгүй юу? Яагаад Ленний хөшөө байсан? Яагаад Сүхбаатарын хөшөө байж байгаа? Яагаад Чагдарч уунд босч байгаа? Тийм ээ? Бас эн чинь юу гэх юм бэ? Манай улсын л одоо энэ тусгаар тогтнол эрх чөлөөтэй холбоотой хүмүүсийн учраас л байж байгаа. Түүнээс одоо энд цагаан хааны хөшөө алга байна, тийм ээ? Одоо Манжи хааны хөшөө алга байна. Тэгэхээр бид нэр өөрсдөндөө одоо гавьяа тарьсан хүмүүсийн хөшөө дурсгалыг л босгож байгаа л гэж ингэж ойлгох хэрэгтэй. 1921 оны энэ 3 сарын 1-ний өдөр
одоо Монгол улсын хувь заяанд сайнаар нөлөөлсөн ийм өдрөө гэж ингэж би бол үздэг одоо 95 жилийн өмнө. Тэгээд энэ одоо анхны нам тэр үед Монголын анхны нам байгуулагдлаа. Гэтэ энэ байгуулагдсан Монгол Ардын нам чинь бол зөвхөн Монголын анхны нам биш, Азийн хамгийн ахмад нам шүү дээ. Хятадын коммунист нам хоёрт нь ордын гинлээ. Дараагийнх нь дүү нам гэх юм да. Тэгэхээр энэ олон жилийн төр засгийн эрхийг барьж явж чадах ийм улс төрийн хүчин байгууллагыг бий болгож хойч үедээ үлдээнэ гэдэг бол бас их том ухаан бодол байсан байна гэж ингэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд засгийн газарт 6 сар байсныг тооцоход ерөнхийдөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ. Сөрөг хүчний үүрэг гэдэг бол сөрөө зогсохош бас энэ парламентда энэ засгийн газартаа хяналт тавих юм үүргийг гүйцэтгэдэг те. Энэ үүргийнхаа одоо биелүүлж чадсан гэж та харж байна уу? Ер нь хэр сөрөг хүчин байж чадваа? Яг өнгөрсөн энэ 4 жилийн хугацаанд манай нам сөрөг хүчний байр суурин дээр ч байж үзлээ. За хамтар засаг байгуулах гэж одоо оролдож ажил хийцгэлээ. Тэгээ яг тэ улс төрийн ар шаархан ашиг завшаа хожил хараад өөр шийдлүүд гараад ингээ явлаа л да. Тэгэхээр ингэж хамтраагүйгээр манай улс орон харин юугаар хожиж байгаа юм болоо гэж би одоо бас сөргүүлж хүмүүсээс асуумаар байдгийн. Гэхдээ яг хин ямар ажил хийсэн, хин ямар ажил хийгээг бол ард түмэн маань бол өөрсдөө дүгнчих учраас би бол энд одоо тийм байлаа юм байлаа гэд ярих нь бол нэг зохистой биш байх гэж бодож байна. Гэхдээ бид нэр өнгөрсөн 4 жилд бол маш их хэмжээний боломж, хөрөнгө, цаг хугацаагаа алдчихлаа л гэж би бол зүгээр тэгж боддог. Бид нэр ухаантай байж чадсангүй. Олсон мөнгөө энэ 4 жилийн хугацаанд зөв зохистой одоо зарцуулж чадсангүй дээ л гэж ингэж бодож байгаа. Сүүлийн хөшөө байна уу? Одоо энэ гудамжинд байж байгаа одоо энэ хамгийн зүүн талд байгаа хөшөө. Буян нэмэх хөшөө байна л да. Энд бас зүгээр нэг юм сонирхолтой юм байгаа. Түрүүн би хэлжсэн нэг дэлгэр хангаа сум их олон алдартан гавьятантай гэдэг. Энэ буян нэмэх гоос дэлгэр хангаа одоо хүн юм байгаа. Их алдар гавьяатай юм. Энэ яг энэ хөшөөний артал манай аймгийн музей байж байгаа юм. Тэгээ санамсаргүйч бас энд босгоогүй баг. Ер нь энэ хүн болвол бид нэр зохиолч гэдгээр нь хүмүүс ойлгодог тийм үү? Одоо орчин үеийн уран зохиолыг Монголд үндэслэсэн хүмүүсийн нэгэ гэдэг ингээ ярьдаг. Монголын одоо тэр хувьсгалчтаас Ленинтэй уулзсан хүн их цөөхөн байдаг. Буян нэмэх гэдэг хүн болвол одоо Азад орнуудын тэр Коминтерний хуралд оролцохдоо Ленинтэй уулзаж энэ Монголын тухай бас ярилцсан ийм түүхтэй хүн. Зөвхөн зохиолч хүн биш шүү дээ энэ чинь. Улс төрч. Тэр байтугай ер нь бол тухайн үеийн тэр олон улсын хэмжээндээс нэг Коминтерн гэж байгууллагад бас ажиллаж ийсэн. Өвөр Монголын хувьсгалт намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ Монголын тэр сая ярьлаа Сүхбаатар Жанжинтай хамт одоо нэг үед байж тэр хяактыг чөлөөлөхөд бас оролцож ирсэн. За тэгээ Монголын хувьсгал залуучуудын эвлэл тийм ээ. За ингээд зохиолчдын эвлэл эднэрийг одоо үүсгэн байгуулсан юм хүн юм байна. Тэгээд дөнгөж 35 наснда буудуулах гал явж явах замдаа л нас орчихсон. Ийм бас эмгэнэлтэй хувь тавилантай хүн л дээ. Тэгээ энэ хүн бол бас хар багасаа бас өнчөрсөн. Тэгээ 35 нассан мөртлөө бас л насандаа баймааргүй их ажлыг амжуулсан ийм хүн байдаг юм да. Тэгээ 35 нас гэдэг чинь бол одоо цэл залуу нас байхгүй юу. Тэгээд яг хөө өнгөрсөн тэр 21 оноос хойш бидний бас явж ирсэн харамсалтай түүхүүдийн нэг бол маш олон сэхэтнэ бид нар бас одоо бусдын хүч нөлөөндор устгасан энэ явдал байгаа юм.
Тэгэхээр энэ буян нэмэх гэдэг хүнийг бол дахиад түүхийн цоошин тавцсан дээр бас тавих ёстой л гэж би боддог. Хүмүүс бол зүгээр нэг зохиолч гэдэг утгаар нь ярих гэдэг юм байл. Цаана тэр улс төрд ялангуяа тэр энэ коммунизм, социализмыг одоо олон улсад бэхжүүлэхэд оруулсан тэр олон улсын хэмжээний улс төрчийн хувьд бол энэ бол асар их судлах тухайтай хүн гэж ингэж боддог. Та хөдөө төрсөн учраас бас хөдөөний амьдрал дээр нутаг усаа шүтэж дээдлэх гээд хөдөөний хүнд байдаг чанарууд бол байгаа биз. Яг өссөн газар болохоор хотод өссөн л доо. За. Тийм. Гэхдээ хөдөөний амьдрал бол маш сайн. Ер нь мэднэ гэж ингэж бодож байна. Тийм. Ер нь хөдөө амьдрах чинь сайхан шүү дээ. Тийм. Гэхдээ түрүүн бид нар ярьлаа энэ залуучуудын бидний одоо бас хүсэл байна. Зөвхөн одоо мал аж ахуйгаар гэдэг юм уу да. Энэ улс орныхоо хөгжлийг цаашдаа бас ажил амьдрал ахуйгаа төсөөлөхөд бас өөр тийм цаг үе ирсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хөгжилтөөгөө л хөл нийлүүлж ил явах ийм л өсөлттэй л дээ. Өнөөдөр нэлээд их салхитай байна тий. Тийм манай дундгой чи ерөнхийдөө ингэж байнгын задгаа салхилдаг ийм нутаг л да. Ер нь бол дэлхийн бас ийм салхины хэд хэдэн үндсэн чиглэлүүд байдгийн. Одоо нарны бас хамгийн олон тусгалтай тийм нутгууд бас байна. Тэгэхээр эрчим хүчний энэ нэг шинэ их үүсвэр юм байгаа юм. Нөгөө нар салхины эрчим хүчгээ нөгөө одоо эрчим хүч гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тийм л одоо их үүсвэр энэ чинь хангалттай байна да. Одоо бид нэр очих байгаа газар чи? Одоо бид нэр очих байгаа газар энэ Мандлгов гэдэг манай Дундгой аймгийн төв Мандлгов хотын нэрээр нэрлэгдсэн энэ овоо энд байж байна. Энэ овоон дээр бас нэлээд хэдэн бас түүх дурсгалын зүйлүүд бас байдаг юм аа. Тэгээд тийшээ авч үзэх гээд. Энэ дээр бас манай аймгийн байгаа, энэ манай улсад байгаа бас хамгийн том морин хуурын хөшөө энд байдаг. За мөн Заваа дамдан гээд их том одоо бурхан шашны төлөөлөгчийн зүйл бий. Ер нь бол манай Дундгой аймгийн одоо лого бэлэг тэмдэгэнд далавчтай морь байдаг шүү дээ. Тэгээ морин хуурыг ер нь бас энэ говь нутгаас үүсэлтэй гэдэг юм домог байдаг юм байна л. Тэгээ энэ домгийн дагуу за ер нь бол бас Монгол улсын ерөнхийлөгчөөс нэг морин хураа айл болгон бас дээдэлж залъя гэдэг нэг зарлиг гарсан шүү дээ. Тэгээд үүний дагуу энэ морин хуурын энэ том хөшөө ингээ боссон юм байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн зүгээр нэг морин хууран зориулаад гаргаж байгаа. Шүүн энэ бас Монголынхаа урлаг соёлд зүтгэж байгаа Дундгойнхаа нийт одоо энэ урлаг соёлын зүтгэлтэн дуучин, бүжигчин, хөгжимчин, зохиолч тийм ээ. Энэ бүх хүмүүст зориулсан юм хөшөө гэж ингэж би бол боддөг юм байгаа. Гэхдээ биднэрт бас бодох асуудал байна. Манай Дундгой аймаг хэдийгээр дуу хоорын өлгөө нутаг гэж ингэж яригдж байгаа боловч сүүлийн үед бол системтэйгээр энэ урлаг соёлоо дэмжих асуудал бол бас их орхигдчихлоо. Зүгээр нэг харамсалтай мэдээ гэхэд соёл урлагийн их сургуулийн өнгөрсөн жилийн элсэлтэнд дуулаачаа ингээд манай Дундгойс хүүхэд байхгүй нэг ч л. Тэгэхээр энэ юг харуулж байгаа юм гэхээр энэ бас нэг л одоо болохгүй зүйлийн дохио юм байна гэж ингэж бодсон. Тэгэхээр бид нар энэ өв уламжлалаа энэ сайхан соёлыг цаашдаа залуучууд тийм ээ цааш өрөө ингээд дамжуулахын тулд бас л бодлого хэрэгтэй болчихж байгаа юм л да. За тэгээд цаашдаа энэ талаар бас арга хэмжээ хүмүүс маань төр засгийнхаа маань авах байхаа гэж ингэж бол найдаж байна да. За одоо энэ морин хуурын хөшөөний маань энэ баруун талд нь одоо цагаан тэр нэг хөшөө харагдаж байгаа. За энэ хөшөө бол нөгөө Заваа дамдан гэж манай нутаг тос их алдартай лам хүний хөшөө байгаа юм. Тэгээд очиод тийшээ танилцгаа тийм ээ. За. Монгол улсад одоо шинжлэх ухааны академиг бас анхны байгууллага болох судар бичгийн хүрээлэн гэж байсан. Энэ судар бичгийн хүрээлэнгийн одоо анхны сурвалжлагч гишүүн буюу орчин үеэр бол одоо академич ийм цолтой тэнд ажиллаж амьдарч байсан ийм хүн байгаа юм. Тэгээ энэ хүний бас зохиож бүтээсэн 17 бот төвд хил дээрх ном байдаг юм л да. За энэ бол маш их
олон чиглэлийн ухааныг одоо оруулсан тэр талаар тайлбарлсан ийм том бот номууд байгаа юм. Тэгээ энийг бол бас судалж үзэх хэрэгтэй. Энэ хүний өөрийнх нь бас гараар байгуулсан дэлгэрийн чойрын хийдгээд ийм хийд манай дэлгэр цогц суманд байдаг юм байгаа юм. За бид гадуур Танай аймгийн түүх бас хөшөөд орснуудтай ерөөдөө танилцлаа. Үүгээрээ дамжуулаад ер нь Дундгой аймгийн түүхийг Монголын ард түмэн үзэгчд маань нэлээд сайн мэдээд авлаа. Тэгэхээр яг нөгөө нийгмийн асуудал гэхээр иргэдийн дунд энэ орон сууцчлуулах асуудал нэлээд чухал асуудал гэдэг. Танай аймгийн хувьд энэ орон сууцчлуулах ажил ер нь ямар түвшинд явж байна? Та өөрөө бас барилгын учраас мэдээж нутаг орноо барилгажуулах энэ ажилд бол ажиллагчийн хүсэл эрмэлзэл байдаг л бах тий. Тэгэхээр хөгжлийн бас нэг илэрхийлэл болвол хүн нөгөө тавтай тухтай орчинд нэг ажиллаж амьдрах асуудал байгаа юм. За яг улс орондоо ярил ер нь бол сүүлийн жилүүдэд орон сууцчлуулах ажил бол төрийн баг 1 номерын ажил байж ирлээ. За тэгвэл нэгэнд тогтчихсон бас дүрм журмыг бас төрийн оролцоотойгоор их эвдэж ноцолдоод байх нь бас нэг зохистой биш юм байна гэдгийг сайн нэг өнгөрсөн богино хугацаанд нэг ипотекийн зээл эднэр зогсоол их хурал цэцгийн хоорондын маргааны асуудал болоод улс төржөөл ингээд явд. Ийм байж болохгүй байна гэдгийг харагдаж байна. За хоёрдугаарт нь болохоор төр бол бизнесийн ихнийхээ ажлыг булааж хийгээд байна гэдэг бол бас нэг зохистой биш. Би энд бол маш их шүүмжлэлтэй ханддаг юм л дээ. Юу вэ гэхээр одоо энэ орон сууцчлуулах ажлыг төр зохион байгуулах ёстой болохоос биш өөрөө төр цемент бетон зуураад ханы обоо нагаад явдаг ийм ажил биш юм аахгүй. Тэгэхээр манай төр маань бол өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд бол ийм хийх гэж бас жоохон оролдлоо. За тэрний одоо хор нөлөө нь бол гарч эхэлж явах шиг байна. За энийг бол дараагийн одоо энэ засаг байгуулах хүмүүс бол онцгой анхаарах хэрэгтэй байна. За харамсалтай нь бас аймаг орон нутагт энэ асуудлыг улс төржүүлж авч үздэг ийм нэг муу одоо зуршил гэх юм уу да нэг хандлага бол байна л да. Жишээ нь би одоо нэг нүгүү хэлье. Дундгой аймгийн төв одоо энэ сайн цагаан суман дээр Мандала гэдэг нэртэй 480 хайлын орон сууцтай ийм хорол барихаар 3 жил орчим хөөцөлдөж байна. 3 жилийн орчим хугацааны бараг жил шах үгэнд бид нэр шүүхийн байгууллагаар явж өнгөрөв. Өөрөөр хэлбэл за энэ нэг ардын намын нөхөр байгаа учраас энэний нэр дээр байгаа газрыг цуцал гэдэг ийм хандлагаар аймаг орон нутаг маань өнгөрсөн жилд ажиллалаа. Нөгөө олон техникийн нөхцлүүд нь өгөгдөж өгдөггүй. Арай хийгээ техникийн нөхцлүүдийн цуглуулаад төрөөд ирэхлээр газар дээр чи өөр юм барихаар төлөвлөсөн гэдэг. За ямар төлөвлөгөө байгаа аймаг орон нутгийн бас төлөвлөгөө юмнууд байгаа бол бас хүндэтгэлтэй хандаж болно тийм ээ. Үзий ихлээр тэр нь байхгүй. Зүгээр нэг даргын цээжин дотор явж исэн ийм зүйлийг яриад ингээ иймэрхүү байдлаар бизнес эрхлэгчтэй хандж байгаа нь болохоор энэ нөгөө нэг хөгжлийн чинь чангааж байгаа нэг хэлбэр болоод байгаа юм л да. Тэгээд яг нэг үгэлэхэд бол энэ ажил хэрвээ ингэ саатаагүй байсан бол өнгөрсөн 2015 онд энэ орон сууцны угсралтай ажил эхлэх байлаа. Нийт дүнгээр бараг 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Дундгой аймагт орж ирэх байсан маань зогсчихж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар бид хандаад байх юм бол хөгжлийн тухай бол яриад хэрэггүй л дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал нэлээ таагүй байна л да тий. Эдийн засгийн өсөлт маш буурсан 2% байна гэж ярьж байна. Ер нь энэ Монгол улсын хөгжлийн гарцыг та юу гэж харддаг юм бэ? За бид нар өөрсдөө ярьдаг зарим хүмүүс бол хэлдэг юм байгаа. Бид бол хоёр их том далайн донд оршиж байгаа арал юм аа. Нэг нь бол Орос, нөгөөх нь Хятад гэдэг хоёр том далай байна. Өнөөдөр чинь дэлхийд чинь 7 тэрбум гаруй хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ том зах зээл дээр бид нар яаж тоглохоос бас хамаарна.
За өнгөрсөн 4 жилд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан засгийн газар ажилдж байсан уу гэвэл тийм. Маш хэмжээний бонд мөнгийг босголоо. За зарим нэг ажлууд хийгдсэн үү гэвэл тийм. Энийг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ цуглуулсан мөнгөө бид нэр зөв зохистой зүйлд нь хөрөнгө оруулалт хийж чадвуу. Яг бизнесээ дэмжих чиглэлээр энэ маань явж чадвуу. Эсвэл зөвхөн худалдааг дэмжих байдлаар хийгдчихвүү гэд. Би яг нэг ийм жишээ хэлчихээ. Зарим хүмүүс яг дургуутсаж магадгүй л дээ. Монгол улс консервны халаазыг хийдэг боллоо гэд сүүлийн нэг сар орчмын өмнөөс хэвлэл мэдээлэлээр рекламад эхэлсэн. Гаднаас бэлэн консервны лаазны одоо ийм хэвлэмэл хууц авчраад тэрийг ороогоод ингээд нэг үдээд лааз хийх бол лаазаа үйлдвэрлэж байгаа хэрэг бол биш шүү дээ. Яг заад үнцэн агуулга нь бол. Манай эцэг өвгөд бас ярьдаг байсан. Сайн мужаахан өөрийнхөө багжийг хийдэг байхгүй юу? Өөрийнхөө багжийг хийж чаддгүй мужаан болвол мужаан хүн биш. Тэгэхээр түрүүн би хэллээ энэ машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Бидний ч гэсэн өглөөний яриан дээр бас гарсан сайн шанд чойрыг одоо хүнд аж үйлдвэрийн төв болгоно гэж одоо төрөөс ингээд олон жил ярьлаа гэд. Харамсалтайгаар одоогоор юм хийгдэг байна л. Гэхдээ яг төлөвлөж байгаа сайн хэрэг. Одоо энийг бодит болгох хэрэгтэй. Энийний чинь ар дээр дагаад жинхэнэ хөгжлийн тухай асуудал ярина. Бид нар яг тэ хойд солонгосын тухай сайн муугар олон янзаар ярьдаг штэ. Гэтэл хойд солонгос өнөөдөр бол яг өөрөө өөрийнхөө хөгжлийг хангаж одоо өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангана гэсэн нэг тиймэрхүү маягийн үзэл бодолтой улс. Тэд гихтэй шүү дээ. Хичнээн муу байсан ч трактора хийж гэн. Хичнээн бүдүүлэг байсан ч лифтээ хийж гэн. Хичнээн яг уу тэр чадвар хөгжлөн муу байгаа ч гэсэн сансарт буужингоо хөргөж чадчих байгаа байхгүй. Өнөөдөр Монгол улс яг ингээд өөрөө ингээ хаалттай улс болоод бүх юмаа хийя гэвэл энэ мэдээж өрөөсгөл зүйл бол. Гэхдээ бид нар тэр улсын хийж чадаад байгаа зүйлийг өөртөө хийж чадах ийм эдийн засгийн потенциалыг өөртөө бол. Тэгээд дахиад хэлье. Бас бит хоёрын яриан дээр гарсан. Ер нь хөгжлийн хандлагыг тодорхойлдог хүчин зүйл бол хүн, боловсрал. Тэр өнөөдөр их орончдын баярын өдөр байгаа. Тэгэхээр намын удирдлагын төвшөнд санамжч байгуулж ийсэн. Хамтарч байгуулнаг. Өнөөдөр танах яаж вэ? Орон нутагта хамтраад ямарсан баяраа тэмдэглэж байна уу? За, намын баярыг тэмдэглээд энэ их орончдын баярыг тэмдэглээд өнгөрүүлэх асуудал бол нэг асуудал. Энэ бол хэн нэгнийхээ төрсөн өдрийг юм уу? Хэн нэгнийхээ одоо юу гэдгийг үсний найран дээр очдогтой би бас зүрлж хэлмээр байна. Гэхдээ огт очихгүй байснаас эсвэл огт хамт байхгүй байснаас эсвэл огт бие биенийг урахгүй байснаас энэ бол илүү давуу талыг бол хоёр талд авчирна. За тэгээ өнөөдөр бол их орончдын баяр боллоо. Хоёр аймгийн хэмжээнд бол хоёр намын нөхдүүд хамтраад Сүхбаатарын хөшөө болон Чагдаж орны нэвшөнд бол цэцэг өргөцгөлөө. За цаашдаа энэ нь бол ирэх сонгуульд за ирэх сонгуул гэдэг нь бол зөвхөн 16 оны тухайд би ярмааргүй байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой. За ардын хувьсгалын 100 жилийн ой. Ингээ ердөө 5 жилийн дараа болох гэж байна. Тэр үед энэ 100 жилд Монгол улсыг авч явсан улс төрийн хүчин хэн байсан бэ гэдгийг харуулах ёстой цаг үе ирнэ. Тэгэхэд бид нар бол одоо жинхэнэ юм нэгдлийг харуулчихсан ийм улс төрийн хүчин байх ёстой байна л гэж ойлгож байгаа. Тэр өнгөрсөн хугацаанд аймгийн засаг дарга солисон аймагуд цөөхөн байгаа да. 1 2 л байгаа. Тэгэхээр Дундгой аймаг бол аймгийн засаг дарга солисон байгаа тийм. 12 оноос хойш. Тэгэхээр орон нутагт энэ учраа олдоггүй, дээрээ судлаа олохгүй, доороо бүдлээ олохгүй гэхээр энэ их улс төрчлөлт явсаар байна уу гэж харагдаад байна. Таны аймгийн хувьд харьцаа нь ямар вэ? Ардчилсан нам эдний судал, ардын нам эдний судал, Монгол ардын явцгалт нам эдний судал авсан бол иргэдийн урал. Тий. Тэгэхээр за суудлын тоо бол яг 17 1 гэсэн ийм хувилбартай байж байгаа. Манай нам 17
Ардчилсан нам 17. За эвслээс 1. Тийм ээ. Тэгээ яг хоо эвсэл ардчилсан намтай нийлээд одоо өнөөдрийн засаг даргын суудлыг бол одоо хууль бусаар авсан гэх юм уу да. Одоо бол нэг бүтэн сонгуулийн цикл дуусаад одоо дараагийн сонгуул бараг эхлэх гээд ингэж явах үед бол одоо нэг олон гоншгонсон яриагаар бол ярих нь зүг биш. Гэхдээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол үнэхээр хууль гэдэг бол гуйл болсон ийм нөгөө аимшигтэй цаг хугацаа он жил байлаа. Таны аймгийн хувьд? За ер нь би бол аймгийнхаа хувьд хэлж байна л да. Монгол улсын ерөнхий сайд гэдэг албыг хасж байгаа энэ өнгөрсөн 4 жилд хассан 2 хүн байна. Энэ 2 хүн хоёулаа манай аймаг дээр гаргасан шийдвэрийн төлөө тус тусдаа 3 удаа шүүхтэр унлаа. Тэгэл дахиад тэр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дөрвөлжүүлээл дараагийнхан хууль бус шийдвэрийг гаргаад ингээ явдаг. Түр хугацаанд ажил хийнэгчээд 4 жил болгож байна тий. Одоо 3-4 жил болоод ингээл явж байна. Тэгэхээр үнэхээр энээс гарах ийм одоо шаардлага бол үнэхээр үүсэж байгаа юм л да. За тэгэхээр нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байгаа учраас би танаас асуугаагүй та бас ярихыг хүссэн зүйл ах юм бол хэлэх боломж байна. Тийм. Тэгэхээр ер нь бол сэтгүүлчид нар маань дандаа нэг хамгийн сүүлийн асуултаа хэргийн эзэндээ ингээд үлдээдэг. Бидний яриа бол их өргөн дэлгэр олон зүйлийг хамарсан учраас яриаггүй үлдсэн сэдв бол цөөхөн бах уу. Ер нь бол бас өөрийнхөө бодож санаж явдаг зүйлүүдийг өөрт чинь нeenooгүй ярьлаа. За мэдээж алдаа оноотой зүйл. За бусадтай бас тэр болгон санал нийлэхгүй зөвлөж бас ярьсан байж магадгүй. За тэгээ энийг бол хүмүүс маань нэг авах гэх яваханаар хандаасаа гэж ингэж бодож байна. Тэгээд хаврын энэ сайхан өдөр манай Дундгой аймагт ирсэн та нарт бас дахиад баярлалаа гэдгээ хэлээ. Удахгүй энэ Монгол улс бас дараагийнхаа хөгжлийн шатанд ирэх ийм цаг үе ойрхон ирчихлээ. Тэгэл хүн болгон хариуцлагатай байгаасай л гэж ингэж бодож байна. За бидний өсөлтийг хүлээн аваад бас нэг өдрийнхөө ажлыг сурвалжлуулсан танд маш их баярлалаа. Нутаг орныхоо үүх түүхтэй яг газар дээр хөөрн яваад танилцуулсан танд маш их баярлалаа. Зүгээр яг өнөөдөр бас их бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр байна. Энэ жил маань ч их сайхан жил, өндөр жил шүү дээ, тийм ээ. За хоёрдугаарт нь өнөөдөр их орончдын баярын өдөр болоод ингээд хүмүүс бас баярлаад тэмдэглэцгээж байна. За гуравдугаарт нь бол ингээд ТМ телевизээс та бүхэн маань ингээд зорж хурж ирээд бас манай аймаг чинь Улаанбаатар хотоос нэг 260-70 км-ийн зайд энэ сайн цагаан сум маань байдаг. Энд ингээд зорин хурж ирээд бас гадаа өнөөдөр нэлээд салхитай юм өдөр байлаа, тийм ээ. Тэгээд яг хуу чадах боломжийн хэмжээгээр зүгээр аймгийнхаа төвдөр байгаа зарим нэг хөшөөнүүдийг нь та нарт бас хамт явангаа танилцаад ярьлаа. Яагаад бас ийм санаа төрсөн гэхлээр өөрийн чинь өглөөний бас хэлсэн үг бас надад нэлээд юм бодогдуулсан. Нөгөө нэг хөшөө ихтэй хөгжил багтай аймаг гэж ярьдгаа гэд. Тэгэхээр дунд говьчууд маань бол уламж олон хөшөөтэй болох хэрэгтэй. Хөгжлөөрөө бас улс орноо тэргүүлдэг байх хэрэгтэй. Ийм л зорилтыг одоо бүгдээрээ дунд говьчууд маань өмнөө тавиал ажиллах юм бол бас нөгөө нэг зорьсон юмд чинь бол бас хүрдэг ийм ёстой шүү дээ, тийм ээ. Тэгээд ийм л юм одоо бодогдож байна. Тэгээд хүрчиж ирсэн та нарт их баярлалаа. За баярлалаа. Таны ажилд маш өндөр амжилт. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ танилцах нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Дундгой аймгаас бэлтгэн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.